Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За бид одоо монгол хэлний хичээл орох гэж байна. За бид өнөөдрийнхөө хичээлээр шинэ авиа үсэг үзнэ. За өнөөдрийн хичээлийн зорилго бол шинэ үдсэн авиа үсгээ таньдаг, уншдаг, бичдэг болно. За ямар үсэг үзэх гэж байгаа юм болоо? Та нар юу гэж бодож байна? За дараах зургуудаас бүгдээрээ ямар үсэг үзэх болохоо мэдэж авнаа. За ойн бяцхан найзууд нэгэн өдөр ойд цуглан хамтдаа сайхан цагийг өнгөрөөхөөр тохиролцжээ. Гэтэл нэг найз нь хараахан ирээгүй байна. Тэр нь ямар амьт юм бол? Тэд найзыгаа хүлээсээр л байна. Хоорондоо ярилцаж найз маань яагаад ирэхгүй байгаа юм болоо гэд гайхна. Хүлээсээр л байна. Ямар амьтан байгаа бол та нар юу гэж бодож байна хүүхдүүд ээ? За тэгвэл багш нь жоохон төхүүлж өгье. Сагсайсан сүүлтэй, саарлхан өнгөтэй, самарт их дуртай. Тийм амьтан ирэхэндээ тэр ямар амьтан бэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Тэр бол хэрэмхэн байлаа. За найзууд хэрмийгээ ирсэнд маш их баярлж байна. Хэрэм маш завгүй байсан байна. Яагаад завгүй байсан юм болоо? За тэгвэл багш нь хэрэмний тухай бяцхан мэдээлэл өгье. За хэрэм хаана амьдардаг хүүхдүүд ээ? Зүйтэй, шилмүүс дойд амьдардаг. За хэрэм дэлхийд хамгийн их мод тарьдаг амьтан гэвэл та нар гайхаж байна уу? За яаж мод тарьдаг юм болоо? Хэрэм самарт маш их дуртай гэсэн тийм ээ. Тэгвэл хэрэм идэх самраа хаа сайгүй нуугаад явдаг юм байна. Нуусан самрынхаа бараг 70%-ийг нь олдоггүй гинэ. Тэгээд тэр нуусан самарнаас нь маш их мод ургадаг юм байна шүү дээ. Тэгэхээр ойн хэрэм маань мод тарьдаг маш ачтай буянтай амьтан байх нь вэ шүү. За хэрэм нь сүүлнийхээ тусламжтайгаар маш сайн дүүлэн тэнцвэрээ олж нисч чаддаг. Бараг л нисдэг. 20 м-ийн зайд үсэрч чаддаг байх нь шүү дээ. За хэрэм нь зуны улиралд улаан хүр өнгөтэй болно. Хүйтэн сэрүүн улирал болохоор хар саарл өнгөтэй болдог. За хэрэмний зулцгыг хувдай гэдэг. За бид ийм ачтай, тустай хэрэмний тухай өнөөдөр сонирхолтой мэдээлэл сонслоо. Тэгвэл бүгдээрээ дараах зургийг ажиглая. За хэрэм шилмүүс дойд амьдардаг гэсэн. За тэгвэл энэ зурагны энэ хэсэгт, дээд хэсэгт ой мод харагдаж байна тийм ээ хүүхдүүд ээ. За тэгвэл энд хэрэм амьдарч байгаа болов? Зүйтэй амьдарч байгаа. За тэгвэл зураг ямар улирлыг харуулсан зураг байна? Зүйтэй зуны улирлыг харуулсан байна. За тэгвэл манай Монгол улсад зуны улиралд ямар том баяр болдог вүлээ? Монголын ард түмэн бүгд баярладаг. Энэ баяртаа маш дуртай нэг баяр болдог шүү дээ. Маш чухал баяр болдог. За энэ баяр нь Монгол үндэсний 93 наадам гэж нэрлэдэг наадмын баяр болдог. За наадмаар бид ямар наадам хийж баярладаг вүлээ? Зүйтэй. Яагаад 93 наадам гэж нэрлсэн юм бол? Эрт дээр үед ирчүүд маань эр бэраа үзэж хоорондоо наадан цэнгдэг байсан байна. За тэрний нэг нь хурд хүчээ сорин хурдан морь уралдуулдаг байсан байх нь. Мөн мэргэн харваагаа үзэж сур харвдаг байсан байна. Бас бүх барилдаж уран мэхээ үздэг байсан байна. За тэгвэл бүгдээрээ дэлгэцэн дээрх хоёр бүх маань яг эд барилдаандаа байна. За тэгвэл нэг бүх нь нөгөө бүхөө бараг л унгаж байна. За тэгвэл энэ барилдаанд хамгийн чухал зүйл нь давж байгаа бүх нь
Юу хийвэл амархан нөгөө бөхөө унагадаг вүлээ? Зүйтэй. Мэх хийвэл их сайн байна. Уран мэхийг уралдуулан байж харуулдаг уран барилдаанч бөхчүүд маань уран мэхийг хийдэг байна шүү. За тэгвэл бүгдээрээ бөх, мэх гэдэг үг нь хамгийн адагт орж байгаа авиаг маш сайн сонсоод үзээрэй. Бас хэлээд давтаад үзээрэй. Мэх, бөх. За дараагийн зураг. Ах. За ах нь дүүгээ хөтлөн хичээлдээ явж байна тийм ээ. Дараагийн зураг. Ээж хүн хүүтэйгээ хамт байна. За тэгвэл ээжийг хоёрхан үсгээс бүтсэн үгээр илэрхийлгэвэл ямар үг гэж болох вэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Эх. За тэгвэл эх, ах, бөх, мэх эдгээр үгийг хэлэхэд хамгийн адагт нь сонсогдож байгаа авиа үсгийг бид өнөөдөр үзэх гэж байна. За дахиад нэг багшигаа дагаад хэлээд үзээрэй. Бас хэлэх явцдаа сайн сонсоод ажиглаарай хүүхдүүдээ. Бөх, мэх, ах, эх. За тэгвэл хамгийн адагт нь гэсэн авиа сонсогдож байгаа. Энэ авиа үсгийг бичигт тэмдэглэхдээ дармал, бичмэл гэсэн хоёр хэлбэртэй. За дармал хэлбэрийг нь бид номноос уншина. Бичмэл хэлбэрийг нь бид дэвтэртээ бичнэ. Тэгэхээр дармал том дармал жижиг бичмэл жижиг бичмэл том үсэг. Зарим хүмүүс гэж бас дууддаг. За тэгээ хит их хоолойгоо шахах юм бол бас хоолой нүвдэх магадaltaй хүүхдүүд. За тэгвэл энэ авиан үсгийн нэр нь бол хэ. Авиан дуудлага нь За хоёр нэртэй байх нь авиан дуудлага нь гэж дуудагдана. Үсгийн нэр нь хэ үсэг гэж хэлж болно. За бүгдээрээ багал зүрийн хүндийн булчингаа чангалж дуудана. Хийн төрөлт амны хүндийн ямар ч эрхтнийг хашилтгүйгээр хилэгдэнэ. За хэлний хойгуур багал зуурын булчингаа чангалж амны хүндийн ямар ч хэлэх нь шүү хүүхдүүдээ. За дахиад давтаад нэг сонсъё. Багал зуурын хүндийн булчингаа чангалж дуудана. Хийн төрөлт амны хүндийн ямар ч эрхтнийг хашилтгүйгээр хилэгдэнэ. За тэгвэл багал зуурын бичмэл жижиг үсгийг хэрхэн бичгийг бүгдээрээ харъя. Зүүн гар тийш харсан хагас 100 дугуйд дүрс. Баруун гар тийш харсан хагас 100 дугуйд дүрс. Хоёр зурлагаас бүтэж байна. За зүүн гар тийш харсан хагас 100 дугуйд дүрс. Баруун гар тийш харсан хагас 100 дугуйд дүрсийг үзэг салгахгүйгээр бичнэ. Мөн жижиг хэлбэр нь учраас хос шугамн дотроо багтааж бичнэ. За тэгвэл бичмэл том үсэг маань хэрхэн бичигдэх нь вэ? Хос шугамны дээр байрлах тасархай шугамны жоохон доороос хагас 100 гар тийш харсан хагас 100 дугуйд дүрс мөн баруун гар тийш харсан хагас 100 дугуйд дүрс. За одоо бүгдээрээ үзэг салгахгүйгээр бичээд үзье. 1 2 үзгээ салгахгүй буцаага зурлага дээрээ явлаа. 1 2 баруун зүүн гар тийш харсан хагас 100 дугуйд дүрсүүдээс бүтдэг байна. За том бичмэл үсэг нь хос шугамны дээр байрлах тасархай шугамд хүрэх ёстой.
За бүгдээрээ өх үсэг нь ах гэхэд а үсгийн ард өх үсэг байрлаад ах гэдэг үгийг бүтээдэг байна. За тэгвэл их э үсгийн ард өх дуудагдаад их гэдэг үг болно. Мөн мэх мэх уран мэхээ хийж байгаа бөхчүүдийн мэх гэдэг үг нь мэх 3 үсгээс бүтнэ. Мэх. За одоо бүгдээрээ хээ аваа үсгээ 7 ихшгээр амьлуулъя. Ха. За яаж дуудах нь бүгдээрээ харъя. Хашаа ха. Хэрэм хэ. Хээ угалц. За хээ угалцыг юунд хэрэгэлдэг вэ хүүхдүүдээ? За авдрын хээ угалц, дайлангийн хээ угалц. За бид эд зүйлс болон гоёл чимэглэлт хээ угалцыг зурж эд зүйлсийг чимгэлдэг. Бас хээ угалцыг ойж болно. Хивс хи, хоол хоо. За энэ хоолны нэрийг бол хорхог гэж нэрлэж болно. Хорхог хоо. Хөрс хөө, хүрц хүү. За 7 ихшгээр амьлуулснараа дахин нэг давтъя. Багшийгаа дагаад уншаараа хүүхдүүдээ. Ха, хэ, хи, хоо, хуу, хөө, хүү. За одоо урт ихшгээр амьлуулан уншия. Ха, хэ, хи, хоо, хуу, хөө, хүү. За ихшиг нь 2 удаа орохоор бид уртаар дуудах хэрэгтэй тийм ээ. За одоо үндсэн 7 ихшгээ хээ аваа үсгийн хээ өмнө байрлуулъя. Ах. За ах, их, ох, ух, өх, үх. За эдгээр үеүүдээс утга агуулсан үеүүд нь аль үеинүүд байна? Биднэрт урд нь сонсогдчихсэн үеинүүд байна уу? Ах зүйтэй, ах дүүгийн ах, их, ээжийн их багын их, мөн ух, хөрс ухах, газар ухах, ух. За мөн үх. За одоо 7 ихшгээр амьлуулсан үеүүдээ эрг гэгүүлэгч аваатай холбон үг бүтээе. Хар, хэр, 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 хор, хур, хөр, хүр. Дахин уншия. Хар, хэр, хор, хур, хөр, хүр. За эдгээр үгүүд нь бүгдээрээ бидний мэддэг үгнүүд байна. Хар. За аливаа зүйлийг харах, бас хар өнгийг илтгэн хэр. За хэр зэрэгвэ гэж бид ярьдаг тийм ээ. Хэр. За хувцас маань хэр буртаг болсон байвал хэр гэж хэлнэ. Хор. За хортой хоол хүнс хэрглэж болохгүй. Хур бороо. Хөр. За халуун хоол хөрөх. Хүр. Аливаа зүйлд хүрэх гэсэн утгатай үгнүүд байна. За дараа нь гэгүүлэгч аваа. Эс холбон үг бүтээе. Хас, хэс, хис, хос, хус, хөс, хүс. За дахин уншия. Хас,
хэс хэс хис хис хос хос хус хус хөөс хөс хүүс хүс. За дараагийн дэлгэцэн дээр им гэгүүлэгч аваатай холбон үг бүтээй. Хам, хэм, хим, хом, хум, хөм, хүм. Ха им хам, хэ им хэм, хи им хим. Багшийгаа дагаад уншаараа. Хом, ху им хум, хөө им хүм, хүү им хүм. За маш сайн байна. За дараагийн дэлгэц. За дараах бүдүүчид тохирсон өгүүлбэр зохиоё. За тэгвэл багш нь 2 үгтэй өгүүлбэр дэлгэцэн дээр бичсэн байна. За бүгдээрээ хамтдаа уншъя. Ах, ахаа, өмс, өмс. За өмс гэж юу гэсэн утгатай үг вэ хүүхдүүд ээ? Хувцаа өмсөх. За тэгвэл одоо бүгдээрээ энэ өгүүлбэрээ ялгүй жаахан дэлгэрүүлье. За юу өмсөх юм бол? Ахаа өмс гэсэн хураангуй өгүүлбэр. Ийг бид нар ах хүрмээ өмс гэж дэлгэрүүллээ. За багштайгаа хамтдаа уншъя. Ах ахаа хүрмээ өмс. За хүрмээ гэж юу гэсэн утгатай үг вэ хүүхдүүд ээ? Зүйтэй зураг дээр харагдаж байна. Бидний ярианы хэлэнд хэлэгддгээр күртэг. За күртэг гэдэг үгийг монгол хэлэнд хүрэм гэж нэрлэдэг. Хүйтэн сэрүүн уйлралд бид нар даархаас сэргийлэн өмсдөг тийм ээ. За бид нар ахаа өмс гэдэг өгүүлбэрийг дэлгэрүүлээд ахаа хүрмээ өмс гэдэг үгээр дэлгэрүүллээ. За хүрэм гэдэг үг нэмэгдэж өгүүлбэр маань дэлгэрч байна. За дараагийн дэлгэцээр бид бүдүүвч маань 4 үгтэй өгүүлбэрээр дэлгэрүүлэх нь. За анхны өгүүлбэр маань 2 үгтэй байсан. Ахаа, өмс. 2 үгээс бүтсэн ийм өгүүлбэрийг хураангуй өгүүлбэр гэдэг. За дараагийн өгүүлбэр нь 1 үг нэмээд өгүүлбэрийг дэлгэрүүлж байна. Ахаа, хүрмээ, өмс. За бүр дэлгэрүүлье. Ахаа, хар, хүрмээ, өмс. Үүнийг дэлгэрэнгүй өгүүлбэр гэнэ. За ахаа, хар, хүрмээ, өмс. 4 үгтэй боллоо. За тэгвэл одоо та нар дараах зургийг хараад өөрсдөө 4 үгтэй өгүүлбэр зохиогоод үзье да. За ямар өгүүлбэр зохиож болох вэ? За зураг дээр хэрэг байна. За энэ хэрэг гэдэг үгийг оролцуулаад өгүүлбэр зохиож үзье. За ямар өгүүлбэр зохиож болох вэ? Та нар юу гэж бодож байна? За өөртөө зохиогоод үзье. За багш нь бол ийм өгүүлбэр зохиолоо. Хар, хэрээ, өмөх, мах, хай. Багш нь бүр 5 үгтэй болгосон байна. За хар, хэрээ, өмөх, мах, хай. Бүгдээрээ хамтдаа уншъя. Хар, хэрээ, өмөх, мах, хай. Ямар хэрээ өмөх мах хайсан бэ? Хар, хэрээ, өмөх, мах, хайсан. За хар юу өмөх мах хайв? Хар, хэрээ, өмөх мах хайв. Хар хэрээ юуг хайсан бэ? Хар хэрээ мах хайсан. Хар хэрээ ямар мах хайсан бэ? Хар хэрээ
өмөх мах хайсан. Хар хэрээ өмөх мах яасан бэ? Хар хэрээ өмөх мах хайсан. За ингээд өнөөдрийн хичээл маань өндөрлөж байна. За бүгдээрээ дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ. За багш нь гэрийн даалгаварт сурах бичгээс унших даалгавар өгнө. Та бүхэн сурах бичгийнхаа хэв авиа үсэгтэй хуудсыг уншаад хичээлээ сайн давтаараа хүүхдүүдээ. За хэв авиа үсэг орсон үг өгүүлбэрийг уншаараа хүүхдүүдээ. За баяртай хүүхдүүдээ.